За эцэг шүү би 2024 оны жилийн эцэрх тоог хэлье. Компанийн нэрийг зарлаад яах вэ? Энд 10 хэдэн компани байна. Хамгийн дээдлийн үн бол 598 төгрөгөөр 1 киловатт эрчим хүчийг төр худалдаж авч байна. За дараагийнх нь 597 төгрөгөөр, 563 төгрөгөөр, 561 төгрөгөөр, 529 төгрөгөөр. Иргэдээс болохоор бид нар өнөөдөр эрчим хүчнээ зохицуулахаар гаргацсан тариф бол 300 орчим 320 орчим төгрөгөн дээр л байгаа. Тэгээ энэ дээр анхаарах хэрэгтэй. Тэгжээс нөгөө иргэд маань өөрсдөө тийшээ санхүүжилт хийх, өөрийнхөө эрчим хүчийг өөрөө үйлдвэрлээд дээрэс нь илүү өгөөд орлого олоод өөртөө хэмэлт хийдэг энэ юм руу орох хэрэгтэй. Тэгэхээр яг энэ компаниуд би энэ жожсөрөн сайн зөндөө хэлсэн. Тэгээд урдны энэ баахан их хуралд байсан сайд дарга нар байсан хүмүүс шахалт дарамт үзүүлээд энэ компанийн хойно хамаарал бүхий юм байл шүү дээ. Тэгээ ингээ хөдөлгөж болдгоо маа гэдэг. Би бүр өрөөнд нь ороо хэлжээс болохгүй бол дэмжин яри хэвлэл рүү гараад яри иргэдтэй боломжоо олох л доо. Эрчим хүчний салбараас ч одоо иргэд мөнгө олох ганц энэ За их цэцэг шүү. За очират гişүний ярьж байгааг ерөөхдөө бол ойлгож байна л да. Саяны таны ярьж байгаа энэ одоо сэргийгдхийн том их усөрүүд бол одоо тогтвортой байдлын гэрээ олон жилийн өмнө хийгдсэн гэрээнүүд ээ. Одоо хэрвээ бид нар ийм шинэ их усөр одоо сэргийгдхийн том их усөрүүдийг л ийм өндөр тарифаар оруулах ямар ч боломжгүй 4 цент руу орж байгаа. Одоо нэг эрчим хүчний яам дээр дуудлага худалдаа зарлаад сэргийгтүүд баригч байгаа. Тэдрийг бол бид нар ер нь 4 центээр орж ийн гэсэн ийм юутай байгаа. Тийм учраас тэр 10 хэдэн жилийн өмнө баригдсан сэргийгтгүүдээ бид нар яг тэр үед үл яарч бол өндөр байсан учраас хөрөнгө оруулалт татахын тулд ийм л байсан. Тэгэхээр хэрэглэгчийн тарифыг энэ рүү аваачих ёстой гэдэг тийм одоо өнцгөл гаргаж болохгүй гэж би хэлэхээр байна.